Завханчуудтай хийх уулзалтаа нэр дэвшигч Мегомбингийн хувьд Монгол төр, Монгол гэр мөрийн хөтөлбөрөөр танилцуулахаас эхэлсэн. Улс их орныхоо хөгжил зэсгэлэлд ард түмнийхээ амьдрал ахуйг сайжруулах олон бодлого тусгасан мөрийн хөтөлбөрөөс гадна өмнө нь хийж хэрэгжүүлж байсан ажлуудаасаа товч танилцуулсан юм. Монгол улсын ерөнхийлөгч сэдвүүд бол тийм жирийнхэн байхгүй. Монголын ард түмний Монгол улсын нөөцөөрөө бэлэг тэмдэг. Тийм учраас одоо энэ инколт шиг ийм шалгуур үзүүлэлтэд хангасан, төрийн ажлыг дамжчихсан, ажлын дадлаг туршлагатай ийм хүмүүс байхгүй гэж бодож байгаа. Инколтыг дэмжиж байна. Миний хувьд төрд бол ажил хийгээд одоо ажиллаад өгнөөс ард түмэн одоо инколтын ажлыг бол мэднэ. Угаасаа төрийн ноён нуруутай хүн юм гэж боддгийн хэзээний инколтыг. Хүн аймгийн иргэд Монгол төрийн тэргүүнээ сонгох энэ сонгуульд Монголын ард түмэн өндөр хариуцлагатай оролцох ёстой гэдгийг уриаллаа. Өөрсдийн гаргасан энэ уриалгадаа нийцүүлэн хариуцлагатай байж ноён нуруутай, тулхтай хүнийг сонгоно гэдгээ илэрхийлсэн юм аа. Баруун бүсийн босоод тэнгэлгийн замын ажлыг эхлүүлж, эрчим хүчний шугам сүлжээг нэлээдгүй хэмжээгээр барьж байгуулж, 100 гаруй сумыг эрчим хүчний байнгын их усүртэй болгож, хүүхэд багчуудын хүүхдийн мөнгийг бүрэн дүүрэн олгож, үдийн сайн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ерөнхийлөгчийг сонгохоо гол цензурээ иргэд мөрийн хөтөлбөрт нь чиглүүлж байна. Мөн бүх ард түмэн үзэх нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг чих 50 хүлээж байгаагаа хэлж байна. Ийхүү завхан нутгийн иргэд 108 ээж сүүн цагаан цацлаар Мегомбин их болдод амжилт хүсч Отгон тэнгэрийн дахилгаар төрийн тэргүүний хуваар дахин нутагт нь зочлохын үл зүйтэй ерөөлийг тавьсан юм аа.